Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ бид манай пэйж рүү, тархиа өөрчлөлт төвийн пэйж рүү хамгийн их ирдэг асуултууд болох тархиа өөрчлөлт гэж юу гэсэн үг юм бэ? Тархиа өөрчлөлт сургалтаар юу заадаг юм бэ? Би танаа сургалтанд суувал яах болоо буюу хэн суухад тохиромжтой вэ гэж асуудаг эдгээр асуултанд хариулт өгье. Тархиа өөрчлөлт гэж юу гэсэн үг вэ? Тэгэхээр хамгийн түрүүнд бидний тархи бол бидний амьдралыг удирддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний тархинд байх энэ ухамсаргүй удирдлага нь секундэд 40 сая пульс мэдээлэл дамжуулах хэмжээний ийм том мэдээлэл боловсруулж ажилдаг бол бидний ухамсартай удирдлага буюу сэргийг ухамсараар ер нь ингэж альва зүйлийг хүлээж авч байгаа энэ үйл ажиллагаа нь секундэд 20 ширхэг мэдээлэл дамжуулах хэмжээний л ийм үйл ажиллагааны цар хүрээтэй байдаг гэсэн үг. Тэгэхээр бид ийм хэмжээний томоохон үйл ажиллагааг далд ухамсараараа явуулаад ихэнх тохиолдолд ухамсаргүйгээр нэг л мэдхэд ямар нэг зүйлийн талаар бодож шаналцсан, ямар нэг ой санамж дурсамжинд автцсан, тэр дурсамжтай холбоотой гомдол, санаа зовнил, уур, бухимдал эсвэл айц түгшүүр мэдэрч гисэн ингээд өдрийн турш явж идэг байна. Гэтэл бид нэрийг яг ингээд ааш түгшээд санаа зовоод явж байхад бид биеэрээ юу хийж идэг вэ гэхээр магадгүй хоолоо идээд хувцас өмсөө шүдэ угаагаад эсвэл машинаа бариад бүр ажиллаа хийгээд хин нэгэнтэй ярилцаад харилцаад байж идэг гэсэн үг. Тархиа өөрчлөлт гэдэг нь тархины ухамсаргүй үйлддэг энэ том үйлдэлийн системд санаатаагаар ухамсартайгаар өөрчлөлт оруулаад өөрийн хүссэн байдлаар тархиа өөрчлөх замаар хүснээрээ ажиллаж авиралж бодож итгэж үнэмшиж сурахыг хэлдэг байх нэ. Яг ингээд сурчих юм бол би зүгээр л аз жаргалтай хүн болон хувирдаг. Сайн идэж, сайн унтаж, харилцаа холбоо нь сайхан байж, аз жаргалтай байж, мөнгө санхүү амьдрал авах нь бүгдөө ингээд нэгэн зэрэг тэгширч ирдэг буюу дээшилж хэлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ бүхэнд хүрэхэд буюу тархиа өөрчлөлт сургалтаар бид юуг заадаг вэ гэдэг хамгийн их асуугддаг энэ асуултанд хариулъя л да. Манай сургаалт ер нь бол үндсэн 4 үе шаттай ийм цогц сургалт байгаа. Нэгдүгээр хичээлээр бид эхлээд тархиа шинжлэх ухаанчаар тайлбарлаж ойлгуулдаг. Бидний тархи биеийг хэрхэн удирддгийг, тархинд байгаа энэ харах өнцөг буюу бидний ухамсартай ухамсаргүй суулгацсан итгэл үнэмшил, ой санамж, дурсамж, биеэр үйлдэгддэг энэ програмууд хүсэл эрмэлзэл буюу даалт ухамсар гэж нэрлэдэг байгаа эдгээр зүйлсээ эхлээ сайтар ойлгоно гэсэн үг. Тэгэхээр энэ биднийг аз жаргалтай нэгэн эсвэл аз жаргалгүй нэгэн болгон хувиргадгийг энэ хичээлийнхаа эхний хэсгээр дамжуулаад харах өнцгөр дамжуулаад тайлбарлаж өгдөг. Дараа нь тархины долгионд автомжийн тухай нарийн ойлголтуудыг тайлбарлаж өгнө. Тэгээд энэ тархиныхаа энэ үйл ажиллагааг хэрхэн өөрчлөх аргуудыг заадаг гэсэн үг. Үүнийг бол тархины долгион унгаана гэж бид нэрлэдэг байгаа. Тэгээд үүнийг хэрхэн хийх гэхээр магадгүй амьсгалын дасгалаар бас анзааргаа сэргийг ухамсараа сайжруулах энэ бясалгалын арга техникээр үүнийг хэрхэн хийдэг вэ гэдэг энэ практик аргачлалыг зааж өгдөг. За тэгээд мөн үүнийхээ хажуугаар хэрэгцээтэй гэж үздэг учраас ойлгох ёстой гэж үздэг учраас энерги 8 төвийн тухай заана, борхосоо булчир хааны тухай дэлгэрэнгүй ярьж өгдөг. За ингээд ер нь бол нэгдүгээр хичээл дээрээ шууд бид аргачлалаа үзэл нэгдүгээр хичээл дээрээс шууд энэ аргачлалын дагуу бясалгаад өөртөө ажиллаад эхэлдэг гэсэн үг. Хоёрдугаар хичээлээр бид даатгал гэж юу болох тухай түүний хэрхэн хийхийг хүмүүстээ бол зааж өгдөг. Монголчууд бид даатгал хийх маш юм удаан жилийн өв уламжлалтаар төмөнжгсөн үүнээсээ холдоод бид мартчихсан байдаг. Даатгах гэдэг нь зөвхөн байрныхаа гадаа ч юм уу эсвэл балконоор ингээд хүн амтны машин дээр сүү цайны дээж өргөх тухай асуудал ерөөсөө ч биш. Энэ бол итгэл үнэмшлийн цогц системийн өөрчлөлт шилжилт байхгүй. Тэгэхээр үүнийг ойлгуулж, үүнд итгүүлж, үнэмшүүлж, үүнийг хийлгэж сургадаг гэсэн үг. 3 дугаар хичээлээр бид дотоод дуу хоолой гэж юу болох түүний тухай нарийн тайлбарладаг. Энэ нь ихэнх тохиолдолд өнөөх даалт ухамсартай итгэл үнэмшилтэй холбоотой байдаг бөгөөд үнийг нарийн задлаж ярилцаж тайлбарладаг. Мөн засах аргыг нь ч гэсэн заана. Тэгэхээр энэ дотоод дуу хоолой эвтээд аятай таатай байхад бид эвгүй таагүй бодол мэдрэмжээсээ бүрэн ангиж ирч эрх чөлөө дотоод амар амгалан аз жаргалыг жинхнээсээ мэдэрч амьдарч сурдаг гэсэн үг. За тэгээ 4-р буюу хамгийн сүүлийн хичээлээр бид манифестик хэрхэн хийх тухай заадаг. Тэгэхээр энд хүрэх яг энэ 4-р энэ хичээл дээр хүрэхэд бол манай суралцагчдын ихэнх нь амьдралдаа ямар нэгэн өөрчлөлтүүдийг гаргаад эхэлчихсэн байдаг гэж хэлж болно. Тэр тусмаа манай онлайн ангийнхан бол сард нэг хичээл үзээд саржингаа зөвхөн тэр хичээлийнхаа агуулгатай ингээд ноцолтоод өөртөө ажиллаад маш гүний тэр сэтгэл зүйн, гүний тэр
бодол мэдрэмжийн гүний төр далд ухамсарын гүний төр програмчлалын асуудлуудыг шийдээд явдаг учраас 4-р хичээл орж ирэхэд аль хэзээ ерөнхийдөө бол үнийг хийж сурцсан байдаг бөгөөд 4-р хичээлээр бид нар яадаг гэхээр багахан чиглүүлэг баттгал ер нь орох хэмжээний л ийм одоо гайхалтай өөрчлөлтүүдийг бас гаргацсан байдаг манай суралцагчид. Тэгэхээр ямар хүмүүс манай сургалтанд суувал болох вэ гэдэг би чадах уу, би болох уу гэж маш их хүмүүс асуудаг. Та нар баг надад ямар өөрчлөлт гаргаж өгөх вэ гэж те хүмүүс маш их асуудаг. Тэгэхээр манай сургалтанд ямар хүмүүс орвол хамгийн зохистой бай тухай хэлье. Хамгийн түрүүнд яг элдв мухар сүсгээс ангид хүмүүс суувал зохилтой. Энийг бол бүр маш шулуухан хэлэх хэрэгтэй. Элдв мухар сүсгээс ангид хүмүүс суувал зохилтой. Учир нь манайх нөгөө 2 хоногт авшиг хүртээнч байдаг юм уу? Нар сарны засал ч юм уу, нар сарны дом, галын засал, элдв хоос гэх мэт. Ер нь энэ хүнээр өөрийгөө засуулах гэдэг ойлголттой огтхон ч холбоогүй сургалт юм аа. Энэ бол юм шинжлэх ухаанч, тодорхой арга барилтай, ойлголт ухаарлаа мэдчихээд хүн өөрийнхөө гүн рүү, програмчлал руу, сэтгэл зүй рүү ингэж орж өөрийгөө бүр гүнээс нь ингэж ухад цэвэрлж уудал засдаг ийм сургалт байхгүй. Тэгэхээр би сургалтын дээр би ингээд сургалтаа зааж байхдаа хүмүүстэй тоглоод хэлдэг байхгүй тий. Би бол учир шалтгааныг чинь тултлан тайлбарлаж өгнө, аргыг чинь тултлан зааж өгнө, тархиа та хэд өөртөө өөрчлөн шүүгээд те. Учир нь та нар тархиа засаад үлдээчээрээ өгчөөрөө гэд ингээд надад үлдээгээ явчихдаг байсан бол хамаа алгаа би засаад өгмөр байна гэдэг. Тэгээ даанч та нар тархиа аваа явчихдаг штэ гэд ингээд хүмүүстэй тоглоом шоглоом болгоо хэлдэг байхгүй. Тэгэхээр бид бол маш шинжлэх ухаанчаар хүн тархиа хэрхэн өөрчлөх, хэвийн хүмүүс хэрхэн хэвийн бус буюу хувилгаан одоо юм шин чанарыг өөртөө буцаад сэргээж хувилгаан чанартай хүрэх вэ гэдгийг маш практикаар заадаг юм сургалт байгаа. Дараагийн бас манай сургалтанд суух хэрэгтэй бүлэг хүмүүс гэх юм бол одоо ямар хүмүүс суух хэрэгтэй вэ гэхээр өөрийгөө бүр үнэхээр өөрчлөе гэж бүр шийтсэн хүмүүс. Тийм үү. Тэгэхээр 5 хоногт, 10 хоногт, 20 хоногт үр дүн үзье гэж яардаг хүмүүс бол өөрийгөө засахад энэ өөрийгөө өөрчлөх процессыг даван туулахад сэтгэлийн тэнхээнд төвчээр нь хүсэл эрмэлзэл нь хүрдэггүй юм шиг надад санагддаг. 30-40 жил бид нэг л янзаар амьдарч чад гинт маргааш нөгөөдөр нь эсвэл 5-10 хоногийн дотор өөр хүн болж өөрчлөгдөн гэх юм бол энэ маа нөгөө өнөөхөл мухар зүсгтэй баг ойролцоо зүйл ахгүй юу. Энэ бол боломжгүй маш хэцүү. Тийм болохоор хэр удсан ч хамаагүй заавал ард нь гарна. Би заавал өөрчлөгдөн гэж зорьсон хүмүүс харин ч эсрэгээр орж ирэн гутаа 14 хоногт гурвалсан мэдрэлийн өрөвсөл ямар ч имлэг домлогоор яваад юу ч идэж уугаад өөрчлөгдөхгүй байсан энэ өвчнөө 14 хоногт өөр онлайнаар хичээл хийж байгаа засаж явах жишээ нэ. Тэгээд яг ингэж ийм хурдан өөрчлөлтүүд гаргадаг. Үнэхээр ингэж шийдээд ороод ирсэн хүмүүс 1-2 сард танигдахгүй хүн болтлоо өөрчлөгдөх магадaltaй байдаг. Тэгэхээр сэтгэлээ сайтар бэлтцэн тархиа өөрчлөн гэж шийтсэн хүмүүс манай сургалтанд суугаарэ гэж одоо хэлмээр байна. За тэ хамгийн сүүлд нь хэлэхдээ манай сургалтанд ямар хүмүүс хамгийн тохиромжтой вэ гэх юм бол нэгэн шийтсэн л бол ямар ч нас төвөсний эрүүл мэнд санхүү одоо ажил төрөл карьер тэ одоо аль ч хүүсийн ямар ч хүмүүс суух боломжтой гэдгийг онцолж хэлмээр байна. Учир нь тэ нэгэнт л шийтсэн хүнийг тосож аваад бид нэр ингээд ганц багш биш манай өмнөх бүх сургалтуудын туршлагатай гайхалтай суралцагчид маань ингээд тосож аваад тэр хүнийг аваа явуулчихаар тийм хүчрэг community бүтээсэн байгаа бид. Бидэнд хамтдаа бясалгал хийдэг бясалгалын клуб байна. Ном ярилцаж ухаарлаа нэмдэг юм номын клуб байна. Сэтгэлээ нээж ярьдаг юм тойрог гэдэг нэртэй ярианы клуб байна. Энэ бол бүр олон улсын франчайзыг оруулж ирж байгаад олон улсын форматаар хийгдэж байгаа ярианы клуб. Тэгэхээр бид нэр үүнээс гадна хамтдаа нийтийн сайн сайхны үйл хэрэг хийдэг. Байгаль орчноо хамгаалдаг бид нэр ийм төрийн бус байгууллагатай буюу бидэнд ингээд маш хүчтэй community байгаа. Бид 7 хоног бүр уулзаж хамтдаа аз жаргалаа, ойлголт ухаарлаа, зовлон жаргалаа, хайраа бие биентэй хуваалцдаг. Одоо энэ клубүүд маань хүчрхэгжээд баг миний хэрэг одоо ингээд оролцоогүйгээр цааш томроод явах хэмжээнд үйл ажиллагаанд жигдэрсэн. Тэгээд би ийм хайр дүүрэн хамт олноор үнэхээр их бахархдаг. Тэгэхээр одоо эцэст нь хэлэхдээ манай тархиа өөрчлөлтийг сургалтыг сонирхож байгаа. Манай энэ тархиа өөрчлөлт community-д нэгдэхийг хүсэж байгаа хүмүүс байх юм бол тархиа өөрчлөлт сургалтандаа бүртгүүлээрэй.
Тэгээд наадмын амралтай холбоотойгоор бид 7 сар зөвхөн онлайнаар хичээлнэ. 8 сараас танхимын ангиуд орж эхэлнэ. Гэхдээ танхимж онлайн сургалтанд сууж байгаа бүх хүмүүс тархиа өөрчлөлт community-д ороод бидэнтэй уулзаад хамтдаа нийтийн сайн сайхны төлөө үйлд гар бие оролцоод хамт олонтой болоод ийм сэтгэлээ нээн ярилцдаг сайхан communityтэй болоод өөрийгөө өөрчлөхдөө эдгээр community-гийн тус дэмийг аваад хүч зориг, итгэл үнэмшил одоо бусдын амжилттай кейсүүдийг сонсоод явах боломжтой байгаа. За тэгэхээр тархиа өөрчлөлт сургалтын хувьд одоо бүртгүүлэгтээ тархиа өөрчлөлт апыг татаад Store Payer хуваагаад худалдаад авч болдог. Эсвэл тархиа өөрчлөлт апыг татаад Q-Payer төлбөрөө төлчих болдог байгаа. Манайх тэгээд тархиа өөрчлөлт community-д нэгэн тэнгээ ороод ирсэн хүмүүстэй дараагийн сургалтандаа 25-40% хөнгөлтийг өгдөг байгаа. Яагаад тэгэхээр бидний хувьд те сургалтаа нэг хүнд олон дахин зараад байх гэхээс илүү үнэхээр энэ хүнийг өөрчлөе гэж боддог учраас манайх одоо ийм хөнгөлт урамшууллын тал дээр бол харьцангуй уян хатан чанартай байдаг шүү гэж хэлмээр байна. За тэгээд тархиа өөрчлөлт сургалтаараа уулзцгаая. Манай сургалтыг сонирхож байгаа энэ асуултыг асууж байгаа 100 хүмүүстэй энэ бичлэгээрээ хариулт болж чадна гэж бодож байна. Дээрэс нь одоо манай сургалтыг ингээд яг юу гэдгийг мэдэхгүй зүгээр сонирхоод харж байгаа мянган сонсогчдоо манайх нэг иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг community шүү гэж мэдээлэл өгөхийг хүссэн юм аа. Ингээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Бүгдэнд нь баярлалаа. Хайртай шүү. Баяртай.